За чуулган хийсэн. Өө тий. За тэгвэл одоо би юуг нь хаач. Та одоо чуулган руу орно те? Тэгнь. За би саяныхаагаа гүйцээгээд. Тэгээ. Тий. Тэгээд хаач. Самарцны эрхэм мөндөд үзэгчтэй манай Politic Talks дээр ярилцлагын нэвтрүүлгийн ээлжид дугаар хэлж байна. Бид бүхэн өнөөдөр дугаарынхаа зочноор улсын их хурлын гишүүн, төрийн байгуулалтын байнгын орооны гишүүн болон хууль зүйн байнгын орооны гишүүн Гончиг Доржийн уян гишгийг ярилцахаар ураад байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За сайн өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ урилгыг мань хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд дөнгөж сая төрийн байгуулалтын байнгын орооны хурлаас гарч ирлээ. Тэгээд төрийн байгуулалтын байнгын орооноос ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих томьёолоор санал хурааж харагдлаа. Сая хуралдааны ерөнхий товч таймын талаар ярьж өгөөч. За ер нь бол яг ерөнхий сайдыг шинээр ерөнхий сайдыг томилох хэсэгтэр төрийн байгуулалтын байнгын хороо 2 дахь өдөр бас хуралдах гэж үзсэн тийм ээ. Чуулган бас 2 дахь өдөр зарлагдаад ерөнхийдөө арчлан намаас одоо бүлгийн хурал одоо арай хуралдаагүй байна гэдэг утгаараа өнөөдөр хуралдаж байна. Тэгээд төрийн байгуулалтын байнгын хороон дээр бол мэдээж гишүүдийн сонирхож байгаа зүйлс бол ойлгомжтой. Буюу эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал тийм ээ, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд яг энэ засгийн газрыг хүлээж авна гэдэг бол өөрөө маш том хүндхэн даалгавар байгаа. Тэгээд жишээлбэл намтай хоёр гишүүн бас хэлж ийн лээ. Тэ. За яг одоо ийм үед засгийн газрыг толгойлон засгийн газарт орж ажиллана гэдэг бол 2 төрлийн хүмүүс байх гээд байна. Тэ. Нэгдүгээрт бол за ямар ч байсан нэг албан тушаал бай сайд хийж үзье ч юм уу те, сайд хий гэдэг талаас нөгөө талаасаа бол ямар ч үед ажлыг гартаа аваад зүтгэе гэдэг ийм 2 төрлийн хүн байх. Нэр дэвшигчийг бол илүү 2 дахь төрлийн хүн байх болов өмнө нь одоо улс төрийн туршлагатай их хурлын дарга хийжсэн, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хийжсэн тийм ээ. Энэ ч утгаараа тий Монгол Ардын намаас яг одоо зандаа шатар даргыг буюу нэр дэвшигчийг санал болгож байгаа болов нэр дэвшүүлсэн болов гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ цаг үеийн нөхцөл байдалтай харахад бол ерөнхий сайд өөрөө парламенттайгаа уулзраа ололцох нэг талаас, нөгөө талдаа нийгэмд үүсч орж ирэх энэ одоо нөлөөллийг давах дархлаатай байх. Мөн түнчлэн яг суур эдийн засаг болон улс төрийн туршлагатай, мэдлэгтэй энэ чадвартай хүн байх хэрэгтэй. Тийм. Энэ талаасаа бол хүмүүс бас яг төрийн байгуулалтын байнгын орооны гишүүд бол асуултууд нэлээд асуусан. Мөн түнчлэн за яг энэ нөхцөл байдал жишээлбэл яагаад өмнөх засгийн газар унах болсон бэ? Тийм ээ. Яг одоо ерөнхий сайд огцрох шалтгаан юу байв? Энэ засгийн одоо гарсан алдаа мадгийг хэрхэн зас залруулах боломжтой гэж харж гинв гэдэг талаас нь бас гишүүд асуусан. Мөн түнчлэн ногоон намын дарга Батбаатар гишүүн бол за ер нь бол аливаа засгийн газар нэг өөрийн одоо зорилгоо тодорхойлоод тэрэндээ нийцсэн нэг нэртэй байдаг. Энэ одоо байгуулагдах засгийн газар маань ямар онцгой тийм нэршилтэй байх бол одоо өөрөөр шинжлэлийн ч гэдэг юм уу тийм шийдлийн ч гэдэг юм уу. Тэр тал дээр бол яг нэр дэвшигчийн хувьд бол энэ бол өөрөө яг нэрлэх гэдэг юм уу эсвэл илүү одоо ямар нэгэн тийм алгай зөөх уянгалах энэ талаасаа биш гол нь ажиллаа их нь чухал юм гэдэг тал дээр санал хэлсэн нь бол бас хариултыг чиглүүлж исэн. Тэгэхээр энэ бол бас зүйтэй санагдсан. Ер нь бол сүүлийн хэдэн жил нэлээд одоо анзаарагдаад байгаа зүйл бол илүү медиа талтай буюу одоо сошиал шүлжээгээр болон хэвлэл мэдээллээр нэг тийм хийж байгаа ажлыг рекламдах гэдэг юм уу илүү PR тал руугаа тий анхаарат ах шиг. Энэний цаана буцаагаад яг нөгөө хийгдэж байгаа ажлууд дээр салгардах тийм ээ. Иймэрхүү асуудлууд бас үүсээд байсан нь бас худлаа биш. Тийм учраас илүү одоо ер нь бол аливаа зүйл дээр ялангуяа томоохон төсөл хөтөлбөрүүдийн хувьд бол давуу тал байдаг, хийх ёстой төсөл хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ ямар ч тэр одоо төсөл хөтөлбөрт муулах өнцөг бол байдаг.
Тийм. Өөрөөр хэлэх юм бол аливаа зүйлийг бид нэр сул тал давуу талын жигэнж үзчихэд шийдвэр гаргадаг. Тэгэхээр хэрвээ давуу тал нь илүү байвал энийгээ хийх тал руугаа. Тийм ээ, давуу тал нь жишээл 80% таа байвал 80-аас дээш байх ч юм уу, тийм ээ. Тэр тохиолдолд нөгөө талдаа үүсэж байгаа эрсдэл нь мэдээж одоо юу гэдгийг хүмүүний эрх ч гэдэг юм, үндэсний аюулгүй байдал ч юм уу, эсвэл эдийн засгийн эрх ашигч гэдэг юм уу, тэ улс үндэсний эрх ашиг энэ талаасаа биш л байх юм бол энэ төсөл хөтөлбөрөөр цаашаа хэрэгжүүлээд явах ёстой байдаг. Тэгэхээр энэ талдаа бол муулах үнцэг бол зайлшгүй гарч ирнэ. Сул тал зайлшгүй гарч ирнэ. Гэтэл энэ тал руу чиглүүлээд нөгөө нийгэмд одоо буруу ойлголт төрүүлээд нөгөө талаасаа яг аль өнцгөөс гэдэг юм уу, ямар хүчний зүгээс гэдэг юм уу, тийм ээ, тэр төсөл хөтөлбөрүүдийг унгаах цаашаа явуулахгүй байх гэдэг энэ одоо мэдээлэл хүлээн авах дархлаа өөрөө ард түмэн иргэдэд бага байгаагаас болоод бас асуудал үүсэх. Засгийн газар магадгүй нөө богино настай байгаа түүнээс шалтгаалж байна гэж таарч байна уу? Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа богино одоо яг хэрвээ хэрэгжүүлэх ёстой ажлуудаа хийх ёстойг одоо хийхгүй л байгаад ах юм бол тэр чинь өөрөө ингээд нөгөө асуудал чинь томроо л шүү дээ. Тэ ингээд нэг юм цасан бөмбөг шиг томроод идэг. Гэтэл тэрийгэ бариад аваад хий гэхээр нийгмийн зүгээс одоо энийг чинь хүсэхгүй байна гэдэг асуудал тавиад байвал энэ асуудлаа шийдэж чадахгүй. Тэгэхээр ер нь бол аливаа асуудлыг одоо засахын тулд сайжруулахын тулд тэр нөгөө эцсийн үр дүндээ анхаарах буюу нөгөө эсэргүүцээд байгаа эсэргүүцлийг тодорхой хэмжээнд одоо тулах тийм чадвар бөгөөд бодлого бол бас засгийн газарт бол маш чухал. Ер нь их хурдталт ч гэсэн бас тэр юм хаас илүүтэй те нэг шийдэгдэг үйлцэн асуудал дээр хүчээ түрээд орно гэдэг дээр бол бас зандаж тэр одоо нэр дэвшигч одоо иргэн сайдад нэр дэвшигч гэж одоо бид бүхэн ярих л та те өөрөө бас ярьжсэн. Тэгэхээр би өглөөхөн таны бас ярилцлагыг үзсэн. Хамгийн сүүлд бас ярилцлага дээр 2025 оны төсвийн одоо тэнцвэржүүлсэн тэнцэл дээр 353 тэрбум алдагдал байна. Энийг ерөөсөө дараагийн засгийн газар яах юм бэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг таны үнцгийг бас би уншсан л та. Тэгээ та яг хэдий одоо эдийн засгийн хүн биштэй илүү хууль эрх зүй талын мэргэжилтэн хүний хувьд ер нь дараагийн засгийн газар эдийн засгийн чиглэлээр ямар бодлого бариул зүгээр гэдэг дээр та эксперт хүнийхээ зүгээс тэ хууль хүнийхээ зүгээс одоо л хууль тогтоох байгууллагын гишүүн болсон байгаа учраас ямар санал зөвлөмжийг дэвшүүлж ажиллах вэ? Тэгэхээр за 24 оны их хурал байгуулагдаад бид бол төсвийн тодтгол авч хэлцлээ тийм ээ. Төсвөө хоёрчудаа авч хэлцлээ. Мөн түнчлэн яг энэ хугацаанд бол төсвийн гүйцэтгэл тийм ээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл гэдэг нэлээд яг одоо энэ засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой тоонууд дээр бол нэлээд ажилласан. Энэ чанаас нэг юуг анхаарч хармаар санагдж байна гэхээр нэгдүгээрт манай төсөв бол маш томорсон. Өөрөөр хэлэх юм бол одоо орлогын хэмжээ ихслээгээд тэр хэмжээгээр нөгөө зардал ихсэж явдаг. Буюу орлогоо ингээд айгүй өөдрөгөр төсөөлөд тэрэндээ тулгай зардлаа төсвөлөө явчихдаг. Гэтэл тэр хэмжээгээрээ төр өөрөө томрох буюу одоо нөгөө одоо иргэдийн сонгогчдын бас дургуутслаа илэрхийлээд байгаа чинь тэр. Өөрөөр хэлэх юм бол яг бүтээмж нь хэр байгаа юм бэ? Тэр 10 хүний хийх ажлыг нэг хүн хийгээд байвал тэнд 10 хүн цалинжуулах шаардлага байхгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас яг энэ засгийн одоо оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар болон улсын их хурлаас бол бас хамтарсан байдлаар нэлээд ажилласан. Өөрөөр хэлэх юм бол төрийн өмчт компани болон төрийн албаны бүтээмж төр ер нь бол яг ямар асуудал үүсээд байдгийг. Засаглал талтай байгаа мó, бүтэц бүрэлдэхүүн талтай байд юм уу? Энэ бүхэн дээр яг яах ёстой юм бэ гэдэг дээр бол нэлээд хилцүүлгүүдийг бас хийсэн. Ер нь бол миний хувь хүний зүгээс харж байгаагаар бол энэ төрийн албаны төрийн байгууллагууд дээр бүтээмжийн асуудал буюу энэ үнэлгээний асуудал. Иргэд нөө хэмжих ёстой тий. Яг зөв. Өөрөөр хэлэх юм бол хэмжигдэхүүн нь тодорхойгүй. Буцаад яг хариуцлага хэн хүлээх нь тодорхойгүй. Тэнцээ хинч хариуцлага хүлээдэггүй. Тийм ээ. Гүйцэтгэл 20% та гарцсан байж хахад тэр хүн ажиллаа хийгээл үргэлжлүүлэл явчихдаг. Ямар нэг тийм хариуцлага эргэх тогтолцоо байхгүй. Яа тэгэхээр тэр одоо юу гэдгийг одоо дунд чатны албан тушаалтан байдаг юм уу тийм ээ, мэрэгжилтэн байдаг юм уу? Тухайн мэрэгжилтний зүгээс шийдвэр гаргалтанд оролцох боломж нь нэгдүгürt мөн. За нэг хідэн цаас хийгээд өгдөг. Тэр цаас одоо цаашаага хэр яаж явсан, буцан эргэх холбоо байдаггүй.
Тэр хэрээрээ бас нөө үр ашиггүй зардал өөр өсөд байна л. Яг тэгж байгаа гэсэн үг. Тэр одоо юу гэдэг нэг энэ зузаан цаасыг ингээд хийгээд гаргахын тулд нэлээд хүн цаг зарцуулагдана да. Гэтэл энэ судалгааг аваад хэрэглээд уншаад юм болгож байгаа үр дүн хаана харагдаж байна гэдэг хэмжих боломж байхгүй. Энэ дээр алтаатай юм хийсэн бол хэн хариуцлага хүлээгээ явж байгаа гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр энэ талаасаа төр өөрөө нэг тийм эзэнгүй юм шиг тийм ээ хариуцлага байхгүй, үнэлэх боломжгүй, гүйцэтгэл нь үнэлэгддэггүй. Нэгэнд гүйцэтгэлийг үнэлж чадахгүй хэмжигдэхгүй байхгүй байгаа тохиолдолд яг тэр 10 хүн дээр хин юу хийгээд юуг алдаад яг хин дээр хитэн цаг ашигтай ажилласан байх уу гэдэг гарах боломжгүй болчихж байгаа. Тийм учраас тэр одоо нөгөө нэг төрийн алба чинь цомхон байх гэхээс илүү нөгөө сая өнөөдөр Зульфар гишүүн бас хэлж ийн л да зохистой байх гэдэг юм байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол мөнгөтэй байна гэл манай төсөв одоо юу гэдгийг нэг их 80 болчлоо. Тийм болохоор одоо дахиад нэг 30 албан тушаал бий болгоно гэдэг тухай асуудал байж болохгүй маа гэдэг. Тэрнтэй яваанда бид нарт одоо төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод алдагдал бас өрөөхний суурь шалтгаан гэж бас таардаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар нөгөө төсвийн орлогчийн юунаас бүрддэг ойлгомжтой тийм ээ. Татвар, хураамж. За тэгээ юу гэдгийг засгийн газрын явуулж байгаа өөрийнх нь үйл ажиллагаа байт юм уу? Тэгээ төрийн өмчт компаниудын хоол ашиг гэдэг ч юм уу ингээд бүртэн. Гэтэл тэн дээр нөгөө эдийн засгаа өөдрөгөр төсөөлсөн. Нөгөө нүүрснийхаа экспортыг өндрөөр, нүүрснийхаа үнийг өндрөөр тавьсан. Тийм ээ хэмжээг нь өндрөөр тавьсан. Гэтэл тэр чинь бага хэмжээнд саатахад л буцаад тэр орлого чинь буураад эхэлж байгаа байхгүй. Тэр хэмжээр нь зардлаа бид нар танаж чадахгүй бол хянаж чадахгүй. Танаж чадахгүй хийн чадахгүй болчих. Ягаад танаж чадахгүй юм гэхээр л талын хараад байгаа хянаж чадахгүй учраас танах өнцгөө олохгүй байна л чадахгүй байгаа гэж харж байгаа. Тэгэхээр тэр бүтээмжийн асуудал гэдэг бол засаглалын асуудал ил тод байдал. Нөгөө талаасаа сая яг одоо нөгөө одоо 2 сайдын агентлаг төр буюу яг төрийн хяналт шалгалт дээр яг энэ асуудал дээр бол гаргаж тавиад энэ бүх юмыг өөрөө системчлэлтэйгээр буюу илүү цахимдсан байдлаар оруулж ирээ. Хаана яг одоо ажлууд хийгдэж байна. Real time хянах боломжтой. Тийм real time хянах боломжтой энэ системийг бол хөгжүүлж байгаа гэж мэдээлэл өгч ирсэн. Тэгэхээр тиймэрхүү байдлаар илүү цахимдсан байдлаар одоо яг бодит гүйцэтгэлүүдийг хин дээр хаана ажил байна, хаана гацж гин гэдгийг ингээд тодорхойлдог томилдог болоод эхлэх юм бол энэ дээр илүү одоо хаана цомгтгол явах боломжтой гэдэг энэ боломжуудыг гаргаж харах бах. Тэрнээс биш одоо юу гэдгийг төсвийн зарлага хянаж гин гэж хэдэн багш нарыгаа хэдэн эмчнэрийгээ цомгтгоол тэ тоогийн зөөлөдч гэдэг юм уу. Эсвэл одоо яг одоо байж байгаа газар дээр ажиллаж байгаа хүмүүсээ одоо цөөлөх гэхээсээ илүүтэйгээр одоо хувийн хөвшилтэд ажиллаж исэн хүмүүс бол мэдэндээ тийм ээ. Яг нэг ажлыг ерөөсөө ганцхан ажлыг хариуцдаг 3 дарга байвал тэр бол өөрөө биш болчихж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл нэг ажлыг нэг мэрэгчлэлтэн хийлээ. Тэрийг нэг дарга хийгээд тэрний дээдлийн дарга өөр ямар нэгэн асуудал авахгүй зөвхөн тэрийг хяндаг байх юм бол энэ бол өөрөө илүү оронтой байхгүй юу? Ямар шаардлагагүй зөвсгөө бодлого гэж үзэн шүү дээ. Хөвшилтөл тий. Тийм учраас энэ талаасаа бол яг төрийн албанд бол энэ бодлого маш чухал байгаа. Яг энэ талаасаа хараад хийх юм бол би ч одоо хувийн хвшилт байхдаа төрийн албаныхантай олонтоо уулзж ирсэн, ажиллаж ирсэн хүний хувьд бол цомгдох боломж бол маш өндөр бий. Тэгээ цомгдоход гэхдээ илүү бүтээмжтэйгээр ажиллах боломжийг дараагийн засгийн газар эрэлхийлэх бас шаардлага ялцчихгүй үсээд байна шүү дээ. Одоо нэг хэлтэст 10 хүн ажиллаж байхад тэнцэнэс 2 хүн нь бүх ажлыг хийж ивэл энэ 2 хүний цалин нэмээд 2 орон дотоод л үлдэх ёстой. Хэрвээ хувийн компани бол энийг хийн штэ. Тэгэхээр яагаад төр дээр хийхдэггүй байна вэ гэвэл энийг харж чадахгүй байна л гэж миний хувь хүний зүгээс бол энийг харж чадахгүй байгаа юм байна. Нэгдүгürt, хоёрдугаарт харахыг хүсэхгүй байна уу да? Буюу хүсэл нь байхгүй байна уу? Өөрөөр хэлбэл энэ нөгөө улс төрийн албан тушаал эрх барих гэдгийг ямарваа нэг байдлаар албан тушаалд очих, ажилтай болгох, хин нэгнийг ажилтай болгох гэдэг юм уу. Энэ өнцгөөс нь хараад байвал төр хизээч цомхон болохгүй. Төрийн алба хизээч зохистой төсөвч гэсэн өөрөө бас нэг хизээч байхгүй. Гэтэл бид нар одоо яг энэ төсөв рүүгээ эргээд ороход бид нар өнөөдөр алдагдaltaгүй төсөв батлна гэд баталсан. Гэхдээ алдагдaltaгүй төсөв дотор хэрэг бид нар зардлаа, урсгал зардлаа.
бууруулж чадахгүй байгаа нөхцөлд нөгөө хөрөнгө оруулалтын зарлууд маань нэмэгдэж чадахгүй. Одоо жишээлх юм бол бид нар яг 25 оны төсөв хэлэлцэж явах үед ярьсан шүү дээ. Яг одоо ингээ мега төслүүдээ буюу одоо юу гэдгийг 10 их 80-ийн хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл байлаа. Гэтэл тэр мөнгийг бид нар яг төсөв дотроо суулгах хэрэгтэй. Тэгэхэд нэг төсөл дээр бид нар 1 их 80-аас илүүгээр суулгаж чадахгүй байгаа байхгүй. Гэтэл тэр 10 их 80-аар чинь бид нар 5 жилийн дотор 3 жилийн дотор тэр төслийг хаах хэрэгтэй. Хэрв тэр төсөл удах юм бол өөрөө нөгөө санхүүгийн хөөсвөр дээр чинь ашиглагдаагүй хүнд бодогдоод байдаг. Нөгөө ажилтнуудад чинь сул зогсолт нь нэмэгдээд байдаг. Нөгөө бараа материалын үнийн өсөлт чинь яваад байдаг, тийм ээ. Бүх өртгөн угаасаа өсөж идэг. Богино хугацаанд хэрэгжүүлэх тусмаа өртөг багасч идэг. Гэтэл яг энэ утгаараа төсөв дотор тэр мөнгө чинь шингэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр төсөв дотор шингэж чадахгүй байгаа тохиол бид нар үгдгийн 10 тэрбумын 10 жил суулгах уу? 10 жил хуваагаас суулгахад хуваах юм уу? Эсвэл нийтд нь суулгах юм уу гэдэг чинь нийтд суулгаж төсөв ерөөсөд даахгүй байгаа даа. Тэгэхээр энэ мэтчлэн асуудлуудыг бол зайлшгүй одоо зохицуулах хэрэгтэй. Энэ дээр ч гэсэн яг их хурлын зүгээс бас нэлээд олон одоо хуулийн төслүүд бас яригдаа явж байгаа. Энийг бол заашгүй хийх ёстой. Буюу бүх зүйлийг төсвөөс засгийн газар өөрөө төрийн одоо төсвийн хөрөнгөөр хийдэг энэ байдлаас гарах ёстой. Нөгөө бидний ярьдаг project financing буюу төсөл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байгаа тохиолдолд бид нар ямар арга хэмжээ авах ёстой. Хувийн хвшилтэй хэрхэн хамтарч ажиллах ёстой. Хөгжлийн банкаа яаж оролцуулах ёстой, тийм ээ. Энэ болгоныгоо бол бид нар аягүй сайн эргэж харах ёстой. Засгийн газар, дараагийн засгийн газар энэ дээр бас одоо за зандаа шатар нэр дэвшигч маань ерөнхий сайд болоод болчих юм бол ямар ч байсан өөрөө банк санхүү эдийн засгийн суурь одоо боловсрол одоо нөгөө мэрэгчлэн өөрөө эдийн засагч банк санхүүгийн салбарын хүн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол бас нэлээд хүлээлт өндөр байгаа. Илүү эдийн засгийн тал дээр магадгүй өсөлт үзүүлэх боломжтой гэж бас хараад байна шүү дээ. Техник яг иймэрхүү одоо тулгамдаад байгаа асуудлуудаа ядаж цэцлэхэд ажлууд орох болов. Нөгөө талаасаа бид нар бол одоо юу гэдгийг яг энэ одоо 3 жилийн хугацаанд ч гэдэг юм уу 1 жил 2 жилийн хугацаанд эдийн засаг учиргүй сайжраал, өсөлт үзүүлээл тэгээ ингээд тийм ич хитэн байхгүй шүү дээ. Энэ өөрөө байгаа тоонууд юуг илэрхийлж байна гэх юм бол миний түрүүний хэлсэн цасан бөмбөг буюу энийг нин даруй засаж болж чадахгүй. Тийм учраас ядаж засах эхлэлүүдийг тавих хэрэгтэй. Тэгэхээр ийм л зоригтой хүмүүс энэ засгийг бүрдүүлээд орж ирээ явах болов гэдэг. Тэгэхээр олон нийтийн зүгээс бас нэг юм хүлээлттэй байна л да. Шинэ засгийн газрыг илүү цанхан байлгах хэрэгтэй. Сая л оюун эрдэнэ ерхий сайдын засгийн газар нийтээ 23 гишүүнтэй ажиллаа. Тэг 3 шадар сайд байлаа. За тэг 3 шадар сайд өөрөө яг ямар ч үүрэгтэй ажилладаг байсан. Энэ өөрөө төсвийг анхаалагч хэлбэрийн биш үгээд судлаачид бол яг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за иргэдийн бас шүүмжилж байгаа асуудлууд байгаа тийм. Тэгэхээр магадгүй одоо нөгөө нэг энэ тэнд ингээд хүмүүсийн төвшүүлж байгаа прогноз зарим судлаачны санал болгож байгаа хувилбарууд дээр нэг 13-аас 14 гишүүнтэй засгийн газрыг цонхон бөгөөд юм чанартай бүрэлдэхүүнтэй за тэг агентлагуудыг цөөлөл зүгээр юм шүү дээ гэдэг саналуудыг гаргаж байна л та. Тэгэхээр танаа намын одоо зүгээс хүн намын зөвлөл те бас энэ асуудлыг авч хэлэлцсэн. Ер нь байр суурь ямар байд юм бэ? Төрийн албыг цомготгож иж бас тэр төсвийн алдагдлыг бууруулна гэдэг таны санал дээр нэмээд одоо яг энэ засгийн газрын байр суурь дээр таны болон танаа намын байр суурь нь ямар чиглэл зангидагдаж байна? Манай намын зөвлөл дээр бол бас нэр дэвшигч орж ирж танилцуулга хийсэн. Хүн намын гишүүдийн зүгээс ч гэсэн нэлээд олон асуултууд тодруулгуудыг бол авсан. Хүн намын зүгээс бол яг цомхон байх, буюу цогцтой байх гэдэг тал дээр бол санал нэгтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол за өмнө нь жишээлбэл 9 сайдтай 11 сайдтай ч засгийн газар явж ирсэн, тийм ээ? Болж л байсан. Нэг талаасаа за сайдын тоо цөөхөн байх. Нөгөө талаасаа буцаад яг тэр яам агентлагууд дээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо, дарга цэрэгнэрийн тоо, за эдийн сайдуудын тоо гэх юм уу төрийн нэрийн хуваарлтын асуудал энэ асуудлууд зохиодож гарч ирнэ. Тэгэхээр яг цөөхөн байлаа гэд сайн гэсэн утга бас биш. Ер нь бол цомхон гэхээсээ зохистой гэдгийг бол би айгүй зөв үнцэг гэж харж байгаа. Нөгөө талаасаа за яг одоо ингээд их хурлын гишүүдээс гэдэг юм уу өмнө нь одоо илүү засгийн газрын үйл ажиллагаанд анхаарал хандуулж ажилдаг байсан ойлголттой тэр талаасаа мэрэгжлийн ийм сайд нар орж ирэх юм бол тухайн салбарынхаа
одоо яг хаана нь юу хийгддэг, хаана нь яг асуудал байгаа. Аль хэсэг дээр жишээлбэл төрийн албыг багасгах боломж нь байна. Аль хэсэг нь илүү давхардсан байна үйл ажиллагаа нь энэ тал руугаа бол баг бэлтгэлтэй орж ирэх болов гэж хараад харцангуй суур юм байж байгаа юм. Тий, суур мэдээллүүд бол хангалттай байгаад байгаа учраас тэрнээс одоо ингээд засаг одоо жишээлбэл эн чинь өөрөө ингээд юу гэдгийг цоошин ингээд нэг шинэ хүүхдүүд цуглаад нэг анги бүрдээд байгаа юм биш шүү дээ. Өөрөөр хэлбэл яг л энэ засгийн үйл ажиллагааг Монгол улсын засгийн газар юу хийх ёстой юм, яг хаана юу хийгдчиедгийг, хаана одоо ямар асуудал гол гал хасаагаад байдгийг, тийм анхаарлын тэмдэгтэй байгаад байдгийг гэдэг энийг мэддэг хүмүүс сайд болоосоо. Тэгэх юм бол бид нар цаг хугацаа алдахгүй. Биднэрт бол одоо яг цаг хугацаа алдаж болохгүй юу шүү дээ. Ер нь хизээд л цаг хугацаа алдаж болдоггүй. Яа гэвэл энэ чинь нөгөө амьдрал үргэлжилж идэг. Улс их орны асуудлаарт нь байнгын байж идэг. Одоо ингээд төсөө хилцэж эхлэх ёстой. Төсөө дээрээ сууж байгаа сангийн яамныхан одоо бүх яамдууд газрууд тийм ээ. Энэ дээр бол одоо гэдэг шин сайд гарч ирэл дахиад нэг халгаас илгээч гэдэг юм уу те. Хүний нөөцийн асуудал гэдэг ингээд явахаас илүүтэйгээр яг одоо хийх ёстой өмнө хийх ёстой ажлууд бас маш их байгаа. Энэ ажлуудаа шууд ороод гардаад хийгээд явах байх гэж харж байгаа. Тэрийг огт мэдхгүй яана гэд одоо тий үсээ цулгаагаас уух шин сайн томилогдохгүй л байх гэж харж байна л да. Нөгөө талаасаа одоо жишээлх юм бол эрчим хүч дээр гэхэд бид нар одоо өвөл гал алдахтаа тулжлаа гэдгийг одоо бид нар нэлээд олон жил ярьсаар байгаа. Сая одоо жишээлбэл осол гарчлаа явлаа тий. Одоо сая бас осол гарчлаа. Тэгэхээр энэ мэдчлэн нөгөө яалтч байхгүй одоо юу гэдгийг бидний цаг нар асуудал шийдэх чадвар туршлагаас үл хамааран нөгөө хийх ёстой ажлууд гэж байдаг. Тэгэхээр энэ ажлуудаа л салгартгүйгээр хийгээд явчаасаа нөгөө талаасаа бас нэг одоо эрсдэл бол бид нар ингээд талцахгүй яваасаа. Та тэгэхээр ерөнхийдөө хамтралыг дэмжих үү? Одоо хувьс төрчихөө байр суурнаас хүн намын хувьд болоод ч тэр хувь хүнийхээ хувьд ч тэр би бол хамтарсан засгийн газрыг дэмжиж байгаа. Сөрөг хүчин гэдгийг бол илүү одоо нөгөө сөрөөд бүх юмыг шүүмжлээд ямар нэг шийдэл гаргахгүй шүүмжийг бол би ерөөсөө дэмждэггүй. Өөрөлдвөл сөрөгчийн гэдэг нь гацаах тухай ойлголт биш. Тийм. Өөрөлдөх юм бол аливаа зүйлийг шүүмжлэх хамгийн амархан. Түрүүн би эхлэхдээ ч ярьжсэн тийм ээ. Тэгэхээр одоо хэрвээ шүүмжилж байгаа бол тэрний эсрэг нөө мэтгэлцэн байх хэрэгтэй. Эргээд нөгөө талынхын аргументийн шийдэл нь өөрөө юу юм бэ? Гэхдээ хэрвээ энийг болохгүй гэдэг юм бол энэ асуудлыг шийдэх шийдэл чи юу юм бэ? Энэ ягаад зөв юм бэ гэдгээс аргументаар бид нар хамаардаг шүү дээ. Тийм. Тийм одоо мэтгэлцэн байхгүй бол ард түмэн таалагдах гэдэг өнцгөөсөө шүмжлээх юм бол бүх юм ойлгомжтой. Ягаад гэвэл угаасаа бүх эдийн засаг уналттай байна. Ард түмний амьдрал хэцүү байна. Ядуурл тартагтаа тулчаад байна, тийм ээ. Буцаагаад болж байгаа бүтэж байгаа юм байхгүй байна гэдэг өнцгөөс бол угаасаа хинч юу ч ярихад аюу амархан байхгүй. Энэ нөрөө ард түмэн таалагдахад маш амархан. Тэгвэл энэний эсрэг чи хийж чадахгүй байна, болохгүй байна гэсэн мөртлөө буцаагаад яг асуудал хилцэхээр энийг хийж болохгүй, тэрийг хийж болохгүй, энүүгээр чийлэхгүй, тэрүүгээр чийлэхгүй гэдэг ингээ гацаагаад авах юм бол тэрний хариуд харин одоо юу гэдгийг иргэд сонгогчдын хувьд бол тэн дээр энэ шүүмж нь өөрөө одоо бодтой бөгөөд судалгаан суурьсан. Тий, одоо нөгөө нэг ашигтай гэхэд хаашаа юм дээ. Нөгөө аргументтай. Илүү бодтой гэсэн үг. Илүү бодтой. Буюу одоо энэний эсрэг ямар нэгэн шийдэл тавьж гин үү? Улс төрчдийг бас тэрүүгээр нааш одоо анзаардаг байхаас гэж хараад байгаа. Зарим нь бол цэвэр популизм хийж штэ тэ тэр ялгаж харахад яг асуудал гарах болгонд ингээд нэг өөр чин таалагддаг юм яриад л гэхдээ тэр нь ингээд бүгдийг ингээд бодохоор ганц шийдэл гаргаагүй байвал тэр өөрөө бас яг хүссэн төлөөлөлч мөн үгүй гэдгээ бас нэг эргэж хардаг байвал бас айгүй чухал юм болоо. Хамтарсан засгийн газрын талаар би асуугаад байгаа нь сая төрийн байгуулалтын байнгын орон дээр иргэний зэрэг ногоон намын дараа Батбаатар бас асууж штэ тэ хамтарлаа гэж бодъё тэ цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах дээр ер нь бол тэр нэг өмнөх засгийн газар хэрэгжүүлж исэн мега төслүүдийг бол аль намууд дэмжиж байгаа. Их орон сайжрах хэвээр тэ төсөө сайжрах хэвээр том мега төслүүд хөрөнгө оруулалтад татах хэвээр гэдэг дээр ер нь аль талууд байр суурь нэгтэй ах шиг байна. Дээрээс нь зандаа шатар ерөнхий сайдад нэр дэвшигтэй ч гэсэн хэлж штэ. Нотаритай л хамтрахад билээ. Хувийн хөгжлийн менежер ч гэдэг юм уу тэ. Тэгэхээр ард түмэнд энэ дээр ямар одоо
нэг тийм асуултын тэмдэг үүсээд байна гэхээр одоо хүн нам жишээ нь одоо баруун төвийн үзэл баримталтай байгаад би дэмжиж гаргацсан байхад тийм зүүн төвийн намтай эвсэж шүү дээ гэдэг асуултын тэмдэг судлаачид бол иргэдийн дунд үүсээ та. Тэгээ нодон бол энийг бас найдлаа гишүүний ярилцлагыг би бас үзэж байхад үзэл баримтлал гэхээсээ л улс их орны ашиг дээр одоо харах хэрэгтэй маа гэдэг үнцэг бас ярьжсэн. Тэгэхээр тэрийг бол ганцхан найдлаа гишүүний үнцэг гэж ярихгүй хүн намын үнцэг байж болох юм гэж бас би таны ярианаас сөрүүлээд ойлгочлаа л та. Гэхдээ одоо жишээ нь магадгүй ингээ хүн нам засагт ороод хамтраад нэгээс хоёр сайдын судал аваад ингээд ажиллаа гэж бодъё. Та бүхний зүгээс яг улсын их хурлын гишүүдийн зүгээс бодтой яг нэг засагт хамтруул за иймэрхүү юм руугаа илүү төлөвлөн анхаараасаа гэсэн одоо тийм гишүүний зүгээс ч гэсэн одоо бодлого төлөвлөж байгаа хүний хувьд те виш лист алсын хараанд тань юу гэдэг вэ? Засгийн газар нэг ийм зүйлийг илүү анхаарал явуучаасаа гэдэг. Тийм. Тэгэхээр яг уу үзэл баримтлалын хувьд бол мэдээж бид нар сонгуулийн мөрөн хөтөлбөрөөр гаргаад сонгуульд орсон. Энэ талаасаа бол хүн нам одоо өнгөрсөн оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газарт хамтарч ажиллахдаа яг энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрал эрчим хүч хоёр дээр яг өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрөөс юу хийн гэж төлөвлөсөн тэрийг оруулж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол хүн нам 2024 оны сонгуульд оролцохдоо бид боловсролын реформыг хийн, эрчим хүчний реформыг хийн, нийгмийн даатгалын тогтолцооны реформыг хийн. Үндсэн гол юм бол энэ гурыг ярьж орж ирсэн. Тэгэхээр засгийн газраас одоо Монгол Ардын намын засгийн газраас хүн намд ирсэн урилгатаа боловсролын реформа хийгээч, эрчим хүчнийхээ реформыг хийгээч гэдэг энэ урилгыг тавьсан учраас энэ засагт нэгдэж орсон. Өөрөөр хэлэх юм бол үзэл баримтлалаасаа няцаатч гэдэг юм уу тийм ээ. Өөртөөхөө ярьснаас эсрэг юм хийх гэдэг байгаа гэсэн үг биш. Нөгөө талаас яагаад мөрийн хөтөлбөр гаргаад сонгуульд оролцдог юм бэ гэхээр засагт орж энэ сонгогчны өмнө өгсөн амлалтаа биелүүлнэ л гэдэг гол зорилго шүү дээ. Тэгэхээр нэгэнт 8 гишүүнтэй буюу бүлэггүй хүн намын хувьд засагт орж ажиллаад энэ сонгогчдын өмнө амласан амлалтаа биелүүлнэ гэдэг бол энэ өөрөө аюул том боломж байсан. Энэ утгаараа дараагийн засгийн газарт ч гэсэн хамтрахад бэлэн байгаа. Да ялангуяа яг энэ эрчим хүчнийхээ реформыг нэгэнт эхлүүлсэн ажиллаа мөн түнчлэн боловсролын реформыг цаашаа үргэлжлүүлээд явах ийм одоо хүсэл сонирхол бол байгаа. Яагаад тэгэхээр за яг энэ жил хүрэхгүй хугацаанд бол эрчим хүчний салбар дээр эрчим хүчнийхээ яамыг авч чадаагүй ч гэсэн яг эрчим хүчийг бид нар хараат бус болох ёстой гэдэг дээрээ нөгөө талаас илүү одоо орчин үеийн одоо улс үндэстнүүд олон улсынхаа трендийг дагаад сэргээгдэх эрчим хүч тал руугаа илүү хөрөнгө оруулалтуудыг татах асуудлаар нэлээд олон одоо харилцаа ойлголцлын санамжчгүүд зурсан мөн түнчлэг хөрөнгө оруулагчдын одоо форум олон улсын үйл ажиллагаанд бол маш идэвхтэй оролцсон. Тэгэхээр энэ өмнө нь одоо яригдсан зүйлүүдээ цаашаа үргэлжлүүлээд явхад бол нэлээд одоо үр дүнтэй хийж ажиллаж намын бодлогын хувьд ч гэсэн тийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бол ялч түүл хэрэгтэй болчихсон. Яг зөв. Багаж хэрэгсэл нь өөрөө засгийн газар байгаа. Тийм засгийн газар байгаад бид нар хэдийгээр одоо их хурлын гишүүдийн хувьд одоо үгдгийн хууль санаачлаад, хууль өргөн байраад өөрчлөлт хийх боломж байгаа боловч тэр бичигдсэн хууль яг газар дээрээ хэрэгжих нь өөрөө засгийн газрын үйл ажиллагаа гүйцэтгэх эрх мэдэлтэй. Тэгэхээр яг энэ засгийн газар руу орж ажиллах нь өөрөө аль ч улс төрийн хүчний хувьд бол өөрийнхөө одоо сонгогчдын өмнө амлалтаа биелүүлэх маш том чухал үүрэг гэж харж байгаа. Нөгөө талаасаа за одоо сая яригадад одоо боловсролын реформ байна тийм ээ. За боловсролын реформ дээр бол яг ингээд задлаад ярих юм бол бид нар нэлээд олон зүйлийг эхлүүлсэн. Тийм ээ. Одоо боловсролын жил 2026 оныг боловсролын жил болгож зарлуулж чадлаа. Өөрөөр хэлэх юм бол яг боловсролын салбар дээр бол энэ бидний нөгөө төсвийн хөрөнгө маань боловсрол, эрүүл мэнд, нийгмийн харилцаа одоо тийм яг энэ гурав дээр бол нэгэнтэл угаасаа улсаас төрөөс үзүүлэх байхгүй. Тэгэхээр яг энэ тал дээр бол яалтч явахгүй төсвийн хөрөнгө мөн зарцуулагдах ёстой. Иргэний үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг яг төр өөрөөр биелүүлээ л гэж байна. Яг зөв. Тийм учраас яг энэ боловсролын одоо салбарт бий болсон энэ нөгөө цасан бөмбөг буюу уналт. Энэ уналт нь өөрөө бүх нийгмийн харилцааны донолтуудын их суурь нь болоод байгаа учраас бид нар боловсролын реформ зайлшгүй юмаа гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл боловсролын хүртээмжтэй байдал, боловсролын чанартай байдал, боловсролын тэгш байдал энэ бол байдлууд өөрсдөө алдагдчихсан. Багш нарын
одоо чадвар, чансааны асуудал. Нөгөө талаас нийгмийн хангамжийн асуудал. Өнөөдөр яагаад сайн багш нар, багш нар тийм ээ багш нарын ихэнх хувь нь багш нарын одоо жишээлбэл одоо дутагдалд орчвоо. Үнэхээр багш мэргэжлэн байхгүй байна. Гэтэл шүүмжилж штэ. Гэтэл үнэхээр юу гэдгийг сарын одоо нэмэгдээд 2,500,000 болсон. Боловч 2,500,000 ч бүх багш нарын гар дээр очихгүй байгаа штэ. Гүйцэтгэлээс хамаарч байна тийм ээ. За сая төгрөг 500-ийн цалинтай багш байх уу? Тэнцээ Солонгост очиж ажиллаад сарын юу гэдгийг 5-6 саяын цалин орлого олоод авах уу гэдэг асуудал гараад ирэхээр яалтж байхгүй хүн үр хүүхэд гэр бүлээ бодно. Энэ талаас бол багш нарыгаа бид нэр алдаад байна. Тийм учраас нөгөө талаасаа эрүүл мэндийн салбарч гэсэн маш хүндрэлтэй байгаа. Бид нэр эрүүл мэндийн салбарт эмчнэрийн цалин хэд байгаа вэ? Тийм ээ. Гэтэл яг хүний амь нас аврах энэ одоо төрөөс үзүүлэх гол үйлчилгээний чинь чанарын баталгаа болсон эмчнэр байна тийм ээ. Тэгэхээр эмчнэр дээр цалин бас л яг энэ боловсролынхтай адилхан энэ асуудлууд яригдана. Тэгэхээр иймэрхүү асуудлууд дээр бол бид нэр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй юм. Тэгэхээр хамтдаа шийдэх хэрэгтэй. Нөгөө талаас миний бас онцгойлон одоо хувь хүний зүгээс анхаардаг болон одоо энэ 4 жилийн хугацаанд ч гэсэн нэлээд одоо анхаарал хандуулж ажиллана гэж байгаа бол нийгмийн даатгалын тогтолцооны реформ. Өнөөдөр бид нар нийгмийн даатгалын сан алдагдaltaа гэдэг мэдж байгаа. Бүгд мэдж байна. Байнгын алдагдал нь ихсээд байгаа. Гэтэл нийгмийн даатгалын сан жишээлбэл юу гэдэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд яагаад оруулдаггүй юм, өсөгдөггүй юм, өгөөчтэй байлгадаггүй ингээд идэг. Гэтэл тэнд ерөөсөө байж идэг мөнгө байхгүй. Цугларлаа буцаагаад тэтгэвэр тавигддаг. Цугларлаа буцаагаад тавигддаг. Өөрөөр хэлбэл яг нэг үндсэн зорилго хангах буюу сангийн хэмжээнд очихгүй байна тийм. Сангийн хэмжээнд байж чадахгүй байгаа байхгүй. Ерөөсөө хоримтлал үүсгэж чадахгүй байгаа. Ямар шийдэл та санал болгож байна? Тэгэхээр энэ дээр бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ байдлаараа буюу бид нар нэгдсэн байдлаар бүгд адилхан одоо даатгалын шимтгэл төлөөл тэгээл нөгөө тэтгэврөө төлдөг байгаа л яг энэ голдролоор явах юм бол бид нар одоо ингээд шууд фейлдэн буюу одоо энэ нийгмийн даатгалын сан дараагийн цалингийн өсөлтөөс хамаарат тэтгэвэр өндөр тогтоолгоод эхлэх үед энэ угаасаа барахаа болно. Тэгэхээр энийг яах ёстой вэ гэхээр бид нар одоо сүүлийн 5 бараг 10 жил яригдчихэж штэ. Нөгөө тэтгэврийн сан руугаа хувиргая. Одоо бид нар нийгмийн даатгалын сан дээр нэрийн данс гэж яриад байгаа. Тийшээгээ нэг 2% нь очиод байгаа гэж хэлээд байгаа. Гэтэл тэр мөнгө байхгүй байхгүй юу? Нийтдээ 11 төрлийн тэтгэвэр тэтгэмжийн одоо халамж нь байгаад байна, тийм ээ. Нийгмийн даатгалын сангаас халамжууд яваад байна. Одоо зүгээр энгийн математик заяа. Одоо жишээлбэл албан журмын даатгалтай цалингаасаа бид нэр хөдөлмөрийн гэрээгээр өгдөг бол ажил олгогч өгдөг, ажилтан өгдөг. Гэтэл сайн дурын даатгалаар ажил олгогч төлдөг шүү дээ. Зөвхөн ажилтан төлдөг. Нөгөө талаасаа одоо юу гэдгийг малчид тэнцээ төлдөггүй. Тэгэхээр малчтай нийгмийн даатгалыг төрөөс төлж байгааг бас ажил эрхэлж ажил олгогч нар бас их шүмжилж штэ тий. Өнгөрсөн оны чинь төсөв тусгагдсан зардал нь хэдий их 80-70 сангийн сайд өөрөө мэдээлээ. Нийгмийн даатгалын сан өөрөө малчтын нийгмийн даатгалыг даахааргүй хэмжээнд очиж шүү гэдэг салбарын сайд нь өөрөө хэлээд дээ штэ. Харин өөрөөр хэлэх юм бол энэ сан чинь өөрөө цуглуулдаг нь ингээд нөө манус ингээд цалин авж байгаа нөхдүүд тэнцэнасаа тултал төлөөлөдөг. Нөгөөх нь ингээл хувь хэмжээ нь өсөөлөдөг. Гэтэл нөгөө ажил олгогчийн зөв төлөөдлөдөг. Гэтэл яг эцсийн нүндээ энэ дотор цугларч байгаа мөнгнөөс чинь гарч байгаа нэг их байгаа байхгүй. Янз бүрийн халамжийн бодлогууд, янз бүрийн улс төрийн зорилготой акцууд тийм ээ. Энэ юмнууд чи ороод ахаар эн чи өөрөө цугларах мөнгө нь хязгаартай байдал буцаага төлөвлөгөөгүй зарцуулалтууд ч ихсээд байгаа байхгүй. Тэр магадгүй сангийн өөрийнх нь хяналт зохицуулалтыг тухайн шинжилсэн хуулийн төсөл дээр оруулж ирэх үү та? Хяналт зохицуулалтаас илүүтэйгээр одоо яг энэ 3 шатлсан тэтгэврийн тогтолцоо гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл тэр суур даатгал гэдэг юм чинь бол байя. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээнд миний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл шүү дээ. Тэр нь бол нөгөө нийгмийн даатгал буюу даатгал гэдэг утгаараа явъя. Нөхөн төлбөр эргүүлж авах юм байна. Тий, нөхөн төлбөр. Тэрнээс би төлцсөн бүх мөнгө авах гэсэн үг биш байхгүй юу? Тэн дээр энэ суур даатгалын асуудал яригдээ. Энэчнээс тэр нөгөө ажилгүйдэл одоо юу гэдгийг тэтгэмжийн зардлууд энэ бүх юмнууд гардаг бай. Энэ нь өөрөө энэ суур даатгал чинь одоо суур одоо тэтгэвэр бол өөрөө өндөр хэмжээтэй биш. Тэрний төлснөөс бас үл хамааран. Нөгөө талдаа тэтгэврийн сан
гэдэг байдлаар жинкнээсээ одоо яг хоригдлын тийм нэрийн данс гэдэг юмыг жинкнээр нь болгоё. Буюу энэ мөнгө бол би хэн нэгний төлөө төлж байгаа биш. Нөхөн төлбөрийн тухай асуудал биш. Энийг би тэтгэврийн насанд хүрэхээр аавна. Өөрийнхөө төлж байгаа одоо хөдөлмөрлж байгааг би хөдөлмөрийн чадваргүй болох үедээ эргээд аавна гэдэг ойлголттой. Гэдэг ойлголттой буюу энэ яг л миний л мөнгө. Энийгээ би өөрөө хянал энийг хамгийн түрүүнд ярьсан тий. Төрчин өрөвдлүүлж чадахгүй байна. Дад талын компаниуд хийя гэж бас анх энийгээс оруулж ирсэн шүү дээ. Яг зөв. Тэгэнгүүт яг хөө энэ тэтгэврийн сан дээр шууд хувийн тэтгэврийн сангаас шилжихээс өмнө магадгүй одоо энэ чир тэтгэврийн сан шууд одоо юу гэдгийг хувийн хэвшил гэхээс илүү одоо яг төрөөс гэхдээ яг өөрөө нөгөө төрөөс одоо хяналт тавьдаг сангийн удирдлагатай энэ мөнгө өөрөө өөр юунд ч хөдөлдөггүй байх энэ боломжтойгоор өөрөлд нийгмийн даатгалын сан шиг биш тэтгэврийн сан гэдгээрээ бас тодорхой хувийн байгаад энэн дээрээ нэмээд хувийн тэтгэврийн сангууд байх. Энэ боломжуудыг бий болгож жагаад за хувийн тэтгэврийн сангууд өөрсдөө үйл ажиллагаанд чигдрээд үнэхээр энэ дээр одоо ямар нэгэн байдлаар эрсдэлгүйгээр явах энэ боломж бий болоод эхлэхэд чадварчаад эхлэх үед магадгүй энэ нийтдээ хувийн тэтгэврийн сан руу шилжих боломж гардаг ч юм уу тийм ээ. Яг энэ одоо юу гэдгийг тэтгэврийн сангийн дундын хибрид энэ тэтгэврийн сан бол тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг хоримтлын бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалттай байх тийм ээ. Тийм банкнд байршуулдаг ч юм уу, засгийн газрын үн цаасанд байршуулдаг ч юм уу тийм тодорхой хэмжээнд гэхдээ өгөөчтэй байх боломжтой. Хувь хэмжээг бууруулах хэсэл илүү зохимжтой менежмент хийгээд хийж байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэн дээр бол оруулж ирээд байгаа жишээлбэл юу гэдгийг 12.5%-ийг төлж идэл дээр нь нэмээд 2%, 3% ингэ явбал бүтэхгүй байхгүй юу? Бид нэр угаасаа цалин хүрхгүй ядж хахад нөгөө нийгмийн даатгалын шимтгэл татвар суудгуулдаг мөнгө чинь нэмэгдээд байвал гар дээр ирэх мөнгө ч юучлдаггүй. Тийм учраас энэ 12.5 дотор л байх чинь. Суурь даатгал менежмент зохицуулалтаа зөв хийгээч шинжилэл. Магадгүй суурь дээр нь юу гэдгийг 5% төлье. За тэтгэврийн сан дээрээ бид нэг юу гэдгийг 5% өгье. Хувийн тэтгэврийн сан руу нэг 4% өгье ч гэдэг юм уу тийм. Ингээ явах юм бол яг хувь хүн дээр ирэх гар дээр ирэх мөнгөн дээр бол нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ нөгөө ууршаад алга болчдөг байсан мөнгө чинь ямар ч байсан миний нэр дээр ядаж хэсэг нь үлдэж байгаа байхгүй болж шээ. Тэгэх юм бол төр ингээд бүгднгийнх нь өмнөөс хариуцлага үлээхгээ ядаж чармаагаад ах хэрэг байхгүй болчих. Энэ дээр нийгмийн дат тэгвэл энэ дээр дутагдаад байгаа нөгөө сангийн зохицуулт маань яах юм бэ? Нөгөө хоримтлал маань хаанаас үүсэх юм бэ? Тийм ээ. Энэ дээр бол жишээлбэл миний хувь хүний бодлол бид нар одоо баялагын сан дээр хуримтлалын сан гэж байгаа. Тэр хуримтлалын сан дээр хуримтлуулж байгаа мөнгнөөсөө тодорхой хугацаанд 5-аас 10 жилд энэ одоо даатгалын сангийн алдагдлыг бууруулахад чиглүүлээч. Яг энэ дээр нөгөө даатгалын актуар судалгааныхныг оруулж ирээд яг энэ судалгаагаа хийгээд энийг ийм смут буюу ийм аажмаар зөв зохистой шилжилт хийх боломжийг бий болгож очив. Тэгэхгүй бол одоо тэнцээ хуримтлалын сан гэж байлгачаад тэр хуримтлалын сангаас юу гэдгийг нөгөө орон сууцных боловсролын энтергээд энд нэг юм параллельна бас нэг хүний нэр дээр юм үүсгээл хуримтлалын үүсгээл ингэ яваад байдаг. Гэтэл эн чинь өөрөө буцаад яг энэ нөгөө тэтгэврийн сангийнхтайгаа менеж хийгээд ингээд хамтдаа одоо синхрон хийгээ явах боломж нь байгаа байхгүй. Тийм. Тэр магадгүй одоо шинжилсэн засгийн газар одоо бий болоод тий нийгэм хамгааллын салбарт одоо төлхөө та бүхэн бас энэ бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө явна гэдэгт бол бас таны ярианаас бол харцсангуу тийм одоо төдөө план гэдэг шиг тий хийх ажлын жагсаалтаас магадгүй гарсан юм шиг надад санагдчихэв. За тэгээд энэ их ажлынхаа тий цаг зав хажуугаар манай ярилцлагын урилгыг хүлээж авсных надад бас нэг хувь ус төрчийнхаа зүгээс таны өнцөг бас их сонирн байна л да. Тухайн нэг асуудал төр тий. Одоо анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдаад явж байгаа энэ үед мэдээж гишүүн болгонд ингээ хууль санаачлах хэрэг нь байгаа тий. Тухайн одоо хууль санаачилснараа одоо бид нэр өөрсдийнхөө хүсэж байгаа одоо өөрчлөлтүүдийг хийх боломжууд байхын хэрээр тэнд нөө түлэн нөрөө дутагдаад байна гэдгийг та бас түрүүнд дурдж шүү дээ тий. Тэгэхээр таны дараагийн нийгмийн даатгалын шинтгэлийн одоо тэр реформоос гадна одоо нэг бие даасан нэг иймэрхүү хууль тогтоомжид өөрчлөлт оруулчвал зүгээр эдэг да гэсэн тийм хувийн зорилгоо та хуваалцаач. За хувь хүний хувьд бол би өөрөө банк санхүүгийн салбарын ерөн салбарт сүүлийн 10 жил банк санхүүгийн салбарт ажилласан. Тэр утгаараа яг санхүүгийн салбар хөрөнгийн зах зээлийн хөгжил талдаа бол нэлээд одоо төлөвлөсөн ажлууд бол байгаа. Тэгээ энэ тал дээр одоо санхүүгийн зохицуулах хороо болон одоо Монгол банкны мэргэжилтнүүд болон удирдлагуудтай бол бас санал солилцож ажилладаг. Энэ тал дээр нэлээд олон одоо жишээлбэл татварын талаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих талаасаа мөн дотоодын хөрөнгө оруулалт одоо ер нь гадаад дотоод гэлгүй хөрөнгө оруулалтыг дэмжих талаасаа гэсэн. Мөн түнчлэн иргэдийн одоо хоримтлалын
боловсрал болон хуримтлалын мэдрэмжийг өсгөх талаасаа бас хуулийн төслүүд дээр саналаа гаргаад явна. Нөгөө талаасаа шаардлагатай бол өргөн байраад явах ийм төлөвлөгөөнүүд бол байгаа. Жишээлх юм бол бид нар өнөөдөр яг хувь хүмүүс мөнгөө хэрхэн зарцуулж байна вэ? Өөрөөр хэлэх юм бол ухаалаг хөрөнгө оруулалт мөн үү биш үү гэдэг тал дээр маш их асуудал гарч ирдэг. Яг энэ одоо жишээлбэл тийм мөрөдө тоглоомч гэдэг юм уу тийм ээ. Энэ бетинг боцоо тааврын асуудал, нөгөө талаасаа юу гэдэг лакшери брендинг, худалдан авалтууд, үнэтэй машины импортууд, далд эдийн засгийн асуудлууд энэ бүх юмыг шийдэх боломж нь юу вэ гэхээр бид нар хөрөнгөний зах зээлийг маш одоо амар хялбар бөгөөд татврын дарамтгүй болгох хэрэгтэй байгаа. Одоо жишээлбэл юу гэдгийг би нэг 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хий, тийм ээ, бонд авчи, хувьцаа авчи гэхэд тэрийгэ буцаага зарыг гэхээр татврын дарамт орж ирдэг. Буцаага тэрийгэ бүртгүүлэх хэрэгтэй болдог, тийм ээ. За бүртгэл бүх юм байгаад явхад тэн дээр жишээл хүүгийн орлогоч бай, ашигын орлогоч бай. Хувьцаа борлуулсны орлогоос бас татвар авах. Татвар авна. Тэгэхээр энэ нь өөрөө юу хэлж байна вэ гэхээр энэ жижигхэн дүн дээрээс ашиг өгөөж гарч ирэх ёстой юмн дээр татвар аваа яваад хахаар энэ бол төвөгтэй санагддаг. Тийм учраас хэсэг хугацаанд энэ татврын асуудлуудыг бид нэр чөлөөлөх ёстой. Энд чинь бас учиргүй их аваач асуудал төсөв бүрдүүлээд байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн асуудлуудыг бол цаашдаа шийдэх ёстой гэж харж байгаа. За чуулган хэлсэн. Тий. За тэгвэл одоо би юуг нь хач. Та одоо чуулган руу орно те? Тэгнь. За би саяныхаагаа гүйцээгээд. Тэгээ. Тий. Тэгээд хач. Яг энэ одоо хөрөнгөний зах зээлтэй холбоотой нэлээд олон асуудлууд байгаа. Нөгөө талаасаа бас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж, төрийн өмчит компани засаглал талаас болон одоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа талаасаа бас нэлээд олон одоо бодож явдаг. Мөн түнчлэн хувийн хвшилд ажиллах болон одоо төслүүд дээр ажиллаж байхад анзаарч исэн, анхаарч исэн асуудал бол байдаг. Тэгэхээр энэ талаасаа төрийн өмчит компаниудыг илүү одоо засаглал ил тод байдал талаасаа болон одоо төсөвт нөлөөлөл талаасаа мөн түнчлэн төрийн өмчтэй компаниудын орлогыг хамааралгүй төсөл хөтөлбөрүүдийг шууд санхүүжүүлэх. Нөгөө талаасаа гэрээ хэлцлийг хуулийн бус буюу хуулийн гадуур шийддэг. Энэ асуудлуудыг бол зохицуулах нэлээд олон ажлууд бол байгаа. Хэрвээ энэ тал дээр одоо засгийн газраас ажиллахгүй бол бас хувь хүнийхээ зүгээс шаардлагатай хуулийн төслүүдийг, өөрчлөлтүүдийг өргөн марж ажилланаа гэдэг бас ийм төлөвлөгөөнүүд байна. Тэг ингээ яриад байх юм бол бас нөгөө дахгүй нохо булуурна гэдэг шигтэй ингээд мөрөөдөж байгаа, хийхийг хүсэж байгаа ажлууд бол нэлээд байгаа. Тэгээд одоо дахиад 3 жил байна. Энэ хугацаанд бол нэлээд олон ажлыг бас амжуулж чадах болов л гэдэг бас хүлээлттэй байна. Тэр таас их олон жилийн хувийн хвшлийг өөрөө толгоолоод ажилласан хүний хувьд гүйцэтгэх удирдлагаараас олон жил ажилласны хувьдаас менежментийн скиллээ ашиглаад одоо төр ирэх барих дээд байгууллагын гишүүн басныхаа хувьд заавал хийж хэрэгжүүлэрэй гэж би бас танаас хүсмээр байна. Тэгээд өнөөдөр урилгыг мань хүлээн авч одоо байнгын орны хурлаас чуулганы хооронд цаг зав зарцуулсанд танд маш их баярлалаа. За баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Подкастт өрсөн баярлалаа. Тэгээд цаашдаа амжилтнаас амжилт хүсье. За. Өнөөдөр манай Politics Talks-тэй арай ярилцлагын нэвтрүүлгийн зочноор улсын хурлын гишүүн Гончиг Доржи Уянга шиг оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.